Сайн уу, логистикс холдинг компани хүний нөөцийн мэргэжилтэн Мэндри байна. За би группийн хэмжээний сонгон шалралтын функцээр гол төлөв ажилладаг. Би хамгийн их найзтай хүний нөөц гэж боддог. Ямар ч туршлагатай хүн шинэ ажил, шинэ байгууллага, шинэ л байдаг. За тийм байдал үүсэхгүй тул бид нар халамжлагч хөтөлбөр хэрэгжүүлдэг. Жишээ нь одоо кофений машин хэрэгээ ажилтдаг уу, ойрхон хамттай ланч хаана идэх үү, ийм үйл ажиллагаатай холбоотойгоор би хинтэй холбогдох вэ гэдэг ч юм уу. Жишээ нь шинэ төгсөгчнөр дээр одоо шинэ ажлын байран дээр нь би энэ ажлыг хийх юм болов хийхгүй юм болов, өнөөдөр миний ажлын төлөвлөгөө юу юм бол гэдэг ч юм уу ойлгомжгүй зүйлс гардаг. Түүнээсээ болоод ажилтан маань ур чадвараа харуулахгүйгээр ажлаасаа гарах тохиолдлууд үүсдэг учраас байгууллагын соёл гэдэг нь хүмүүс цаасан дээр бичсэн нэг өгүүлбэр гэж боддог. Гэхдээ байгууллагын соёл гэдэг нь байгууллагын маань ажилтан бүрээс үүсдэг, түгээж идэг зүйл учраас та ч бас тэр зүйлийн нэг хэсэг шүү гэж